Монгол улсын шинэ үндсэн хуулийн төслийг боловсруулж ард түмнээр хэлэлцүүлж яваад нь маш их баяртай байгаа. Энэ хууль бол гарцаагүй одоо нийгмийн шаардлага захиалгын дагуу ард түмний амьдралын төвшин ямар байгаа вэ? Тэрэнд үнэхээр зохицсон үндсэн хуулийн шинэ төсөл гарч ирлээ гэж баяртай. Улсын их хурлын тамгын газар түүний байнгын хороод бол улс орон дээр тойроод бас үндсэн хуулийн хэлэлцүүлэг гэдэг улсын төсвийн хөрөнгөөр явж байна л да. Энэ гэхдээ бол эднийх бол учир дутагдaltaй байгаа. Яагаад гэвэл асуудлыг янз бүрийн богссон асуудлыг яг цогцоор шийдэж чадахгүй зүгээр нэг өнгөцхөн зүгээр барилгаар ярих юм бол нэг буудаг төрхөж нэг шавардах хэмжээний ийм юм яваад байгаа байхгүй. Ерөнхийлөгч, ерөнхий сайд, улсын их хурлын дарга нарын тэр бүлэглэл фракцууд Монголд чөлөөтэй хулгай хийж болно. Тэднийг хариуцлагажуулдаг үндсэн хууль өнөөдөр ажиллахаа болцсон. Тэгэхээр ард түмэнд энэ дураараа тендер edэж, дураараа төсвийн мөнгийг идэж байгаа энэ одоо эрх баригчдыг хазаарлаж хариуцлага тооцдог үндсэн хуультай болохын төлөө бид энэ шин дэд үндсэн хуулиа санал болгож ард түмнээр хэлэлцүүлж байгаа. Тэгээ 3 сая хүний эрх ашигыг яриад 3 сая хүнийг дэмжиж байгаа тохиолдолд 76 гишүүн өг дугуй ёсчлон батлах ёстой.